Сайн байцгаана үзэгчтэй. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Өнөөдөр манай студид судлаач Соёл Гэрэл өргөд ирээд байна. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд. За тэгэхээр өнөөдөр миний таныг урьдсан шалтгаан, за өнөөдөр хуулийнхны ярилцах сэдв бол одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын ямыг монголчууд их ярих юм аа. За манай нэвтрүүлэг бол одоо анх цацагдаж эхлээд 70 дугаар явсан байна. Гэхдээ яг энэ дунд энэ шхабын асуудал олон удаа өндөгдсөн. Гэхдээ яг тусгайлж энэ асуудлаар одоо үндсэн сэдв болгож ярилцлах хийсэн тохиолдол байхгүй. Тэгэхээр одоо бас удахгүй одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болох гэж байна. За мөн одоо саяхан одоо энэ асуудалтай холбоотой зүйл сошиал медиад их төвтэй өндөгдлөө. Тэгэхээр ярилцъя. Энэ асуудлаар нэгдсэн яг Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэж юу юм? Манайх ер нь ямар статустай байгаа юм байх ёстой юм гэдэг талаас нь яриа гэж урьсан. За тэгэхээр эхний асуулт. Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэдгийг одоо манайх бол их тийм монголчууд их өөрөөр хараад их шиг байна. Нэг хэсэг нь бол 15 толгойтой атгал зар мангас гэдэг шиг Монголын ардчлалыг л хоёр талаас залхиж байгаа нэг юм хэрэгслээ гэж. Нөгөөдөл нь болохоор наа чи юу ярьж байгаа эндхэгч байна, Пакистанч байна. Наа чи ерөөсөө тэлэх нь гарцаагүй болсон. Цаашаа бүр зүүн Европ руу ч тэлнэ гэл. Бидний байдаг нийтлэг ойлголтоор Төв Азийн хамтын ажиллагааны байгууллага гэж байсан чи одоо өмнөд Азийн улсууд илсээд одоо бүр зүүн Европ ойрхон тоонд руу тэлнэ гэл. Тэгэхээр энэ ишхаб Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэдгийг яг бид нэр юу гэж харах хэрэгтэй? Ямар байгууллага гэж? За тэгээ баярлалаа. Таны хэлдэг зөвлөдөө Шанхай хамтын ажиллагааны байгууллага нийгэмд тэгээд за яг шууд хамгийн ихэнд хэлэхэд энэ зүгээр нэршилтэй холбоотойгоор манайхны нэг харах өнцөг нэг талтай байгаа. Энэ бол зайлшгүй хятадын нэршилтэй тэгээ магадгүй хятадын нэршилтэй цорын ганц олон улсын байгууллага байх. Тийм баг. Шанхай гэж. Тэгээ яг ямар ч ер нь гэрээ хилцээр олон улсад төгсөн гэрээ хилцээр тухайн одоо анх санаачилсан ч юм уу те соёрхон баталсан ч юм уу зөвшөөрсөн тэр улс хотынхоо нэрээр ингээд нэрлэгтэй явдаг тийм юу бол практик бол байдаг. За энэ хүрээндээ бол анх Шанхай хамтын ажиллагааны байгууллага болж яг өргөжөхдөө Шанхайд уулзсан төрийн тэргүүнээр ингээд байгууллагатад ингээд энэ нэрийг ингээ аваа явсан. Үүнтэй нь холбоотой. За анх тэгвэл яаж үсвэн Шанхай хамтын ажиллагааны байгууллага маань гэхээр за нөгөө бид нар хүйтэн дайныг төгсгөл зөвлөлт холбоот улсын задралын үе рүү орно. За тэгээ зөвлөлт холбоот улс маань задраад бүх найрамд улсууд болж тусгаар тогтносон. За бидний одоо баруун хилцалгаа манай улс ч бас бид нар их өвөрмөц геополитикийн барилтаа шүү дээ. Зөвхөн хоёр хөршийн хооронд гэж биднийг ойлгож болохгүй бас хоёр том бүс нутгийн хооронд үнийгээ дагаад томоохон соёл өргөншлөлүүдийн огтлцол дунд оршиж байгаа ийм улс. Тэгээ манай баруун хилцалгаа Төв Азийн гэсэн маш том орон зай бүс нутаг 5 бүгд найрамдах улс бий болж гарч ирсэн. Тухайн үед бол бүгд найрамдах улс за хилийн асуудлууд бол үнэхээр бас жоохон асуудалтай байсан. Хилийн хоорондын яг бүрэн ингээд хилийн хоорондынхаа асуудлыг бүрэн тохирч байгаагүй гэрээ хилцээр маргаантай ийм байсан. За энэ нь яг уу гэхээр за мэдээж бол Оросын бүрэлдэхүүнээс зөвлөлтийн бүрэлдэхүүнээс салж байгаа гэдэг утгаараа Оросын холбооны улс бас анхаарахаас аргагүй. Нөгөө талд нь бас Хятадын хамгийн том аюулгүй байдлын ашиг сонирхол бол баруун бүсийн аюулгүй байдалтай холбогдно. Инхээр Хятадын баруун бүсийн аюулгүй байдал буюу Шинжааны өртөө засах орны аюулгүй байдал үүнтэй хилцалгаа Төв Азийн бүс нутаг 50 байх. Энэ асуудал бол зайлшгүй Бээжингийн анхааралд орж ирсэн болов уу гэж ингэж би судлаачийн хувьд бол санаж байна. За ингээд хилийн бүсэд эхний ээлжинд бол цэргийн итгэлцлийг бэхжүүлэх гэж байгаа. Ийм гэрээ хилцээрийг 96 онд байгуулсан байдгийн 5 улс байгуулсан. Шанхай 5 гэдэг байгаа. Тийм Шанхай 5 гэдээ байгаад байгаа. Гэхдээ Төв Азийн орнуудаас бол Туркменистан, Узбекистан хоёр бол үүнд багтаагүй. Туркменистаныг бол бид нар мэдж байгаа. Төвлөсөд ингээд арай өөр бүтцээр тусгаар тогтносныхаа дараа өөр замаар ингээд хөгжлийн замаа сонгоо явсан. Тэгээд үлдсэн 3 бүгд найрамдах улс тэгээд дээр нь Орос Хятад нэмэгдээд ингээд эхний ээлжийн Шанхай 5 гэд нэрлээ явсан. За тэгээд дараа жил нь за бараг 2 жилийн дараач байна уу бас нэг чухал гэрээ хилцээрийг баталсан. Энэ ямар гэрээ хилцээр вэ гэхээр хилийн бүсэд цэргийн хаан тоог зэвсэг түвшнийхээ тоог харилцан хоргодуулах, бууруулах гэсэн. Энэ за ингээд хоёр үндсэн баримтчийн үндсэн дээрээс ингээд ерөнхийдөө хил орчмын аюулгүй байдлыг хангах те аюулгүй байдлын төлхөө ингээд энд фокуслах ийм байгууллага болж ойлгогдоод ингээд олон улсын тавцанд ойлгогдоо явсан. За яванда 2001 он болсон. 2001 онд Узбекистаныг нэмж ураад ингээд нөгөө Шанхай 5 маань 6 болоод Хятадын 2 дахь том хот эдийн засгийн томоохон төвлөрсөн хот болох Шанхайд уулзаж
хамтын ажиллагааны байгууллагыг байгуулаа. Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэж ингэж нэрлэе явсан. Яг энэ хооронд их олон процесс болсон л доо. Москвад болсон уулзалтыг би ярьж болно. Бидний цаг тавьж байгаа болохоор ингээд товчлоод ингээд Шанхай хамтын ажиллагааны байгууллага маань байгуулагдсан. За Шанхай хамтын ажиллагааны байгууллага байгуулагдаад мөн тухайн онд бол Шхаби одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дүрм хартыг соёрхон баталсан. За тэгээ энэ дээр бол яг юм байгууллага ямар зүгт одоо юу гэрхэмлэх вэ? Үнэт зүйл нь юу вэ? Аливаа байгууллагаар үнэт зүйлтэй байх хэвээр. Тэгээд зорилго, чиглэл, ажиллах талбар, үйл ажиллагаа явуулах талбар, салбар юу байх вэ гэдгээ бол уг нь бол тодорхой тохирсон. За мэдээж бол харилцан итгэлцэл гэдэг нь Шхабийн оюун санааны бол хамгийн том үндэс суурь итгэлцэл. За үүний дараа бол харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж байгаа. Гэхдээ энэ харилцан ашигтай хамтын ажиллагаа гэдэгт магадгүй хамтын ажиллагаа гэхээр ажиллана гэхээр өөрөө аюу эдийн засгийн утга агуулдаг. Энэ зүг рүү төлхөө ойлгох гээд ингээд байдаг. За тэгээ мөн одоо биендээ харилцан хүндэтгэх олон соёл иргэншил зэрэгцэн уншиж харилцан хүндэтгэх эднэргээд тодорхой асуудлууд бол байгаа. За ингээд загаа явсан. За тэгээд Шанхай хамтын ажиллагааны байгууллага бол бас Монгол улс энд бол одоо орчиж байгаа асуудал гарч ирж байгаа. За яг хөө бид нар бол анхны ажиглагч улс. Шанхай хамтын ажиллагааны байгууллагт яг энэ таны хэлсэн 2004 оноос энэ жил 20 жилийнхаа ойтой болгож байна. Бид нар ажиглагч бос. Тэгсэндээ ажигласаар 20 жилийн байгууллагыг бол бид нар гэтээ бид бол идэвхтэй ажигласан. Цаашдаач бол ажиглагчийн статусыг идэвхтэй ашиглах бид нарт юм бүрэн боломж нөөц болцоо бол би гэж ингэж харж байгаа. За 2004 онд бид нар ажиглагч гишүүнээр илсэн. Харин бидний дараа нь болохоор энэ Пакистан, тэгээ Иран улсууд ингээд 4 улс ажиглагч гишүүнээр илсээд ингээд Шанхай хамтын ажиллагааны байгууллагад ер нь яг динамик байдлаар адилхан бусад олон улсын байгууллагын нэгэн адилаар хөгжиж явсан. А гэтээ Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг бол бид нар олон улсын байгууллага гэхдээ яг одоо эрх зүйн үндэс талаас нь юу гэж харах вэ гэхээр засгийн газар хоорондын зөвлөлдөх байгууллага, зөвлөлдөх механизм гэж ингэж ойлгогдож байгаа. Тэгэхээр бусад бүхий л одоо олон улсад байдаг энэ л механизмын адилаар ингэж ажиллаж байгаа. Улс төрийн энэ засгийн газар хоорондын зөвлөлдөх механизм гэдэг үл эдийн засгийн ч төлхөө агуулгатай байж болно те. Улс төрийн харилцан итгэлцэл ойлголцлыг бэхжүүлсэн ч төлхөө агуулгатай байж болдог. Ийм дүр зурагтай ийм байгууллага болж байгаа. За бид нар энэ байгууллагыг одоо бид нар дотор нь бас нэг гэр бүлтэн багтчихж шүү дээ. Одоо таны ярианыхаа ихэнд хүндсэн Орос улбаны улсын гадаад хэргийн сайд ус өнгөрсөн 7 хоногт бас энэ асуудлаар тодорхой хэмжээний байр суурь илэрхийллээгээд тэгтээ Шхабийн орон зай гэж хэлсэнтэй Шанхай хамтын ажиллагааны байгууллагын орон зай. Тэгээд бид нар Шанхай хамтын ажиллагааны байгууллагын орон зайд багтчихин. За газар зүйн хувьд бол зайлшгүй багтчихин. За тэгээд энд багтаад ингэж явахад бид нар аль талаас нь харах вэ гэхээр надад судлаачийн хувьд нэг үнцэг байдیں۔ За нэгдүгээрт бид нар энийг бид нар одоо бусад олон улсын байгууллагынхаа нэгэн адилаар нэг харах гэж оролдох. Гэтээ бид нар нэгдсэн үндэсний байгууллага ч юм уу бусад арай томоохон ийм араан бүтэцтэй ийм байгууллагатай жигэх нь бол арай юугүй Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага байж болно. Эсвэл бид нар энэ бүс нутагтаа цорын ганц яг энэ бүс нутгийнхаа хүрээнд ойрын зайдаа ярих юм бол бид нар цорын ганц нэг байгууллагын яг бүрийн эрхт гишүүн. Тэр нь болохоор СИКА гэдэг бид бүхэн мэдж байгаа те Азад итгэлцлийг бэхжүүлэх баг хурлын Казахстаны санаачлагад байгуулагдсан энэ баг хурлын бид яг бүр эрхт гишүүн. Яг хөө дөөн АРФ эднэр гэдээ ярих юм бол биднээс арай жоо орон зайн хувьд бол холтой явчихна. Гэтэ бас ийм байгууллагуудад форумуудад бол бас гишүүн ийм тохиолдлууд бол бий. За тэгээ энэ утгаар нэг харах. Одоо бусад бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагад оролцож байгаагийнхаа нэгэн байгууллага гэж нэг харах. Нэг үнцэг байна. Дараагийн нэг үнцэг болохоор Шхаб дотроо өөрөө одоо ямар улсуудыг игнэндээ нэгтгсэн ямар үнд зүйл рүү төлхөө чиглэх гэж Шхабын нөгөө хамтын ажиллагааны зорих гээд байгаа одоо зорио яваад байгаа ирээдүйд зорих гээд байгаа тэр хамтын ажиллагааны салбар нь манай яг ашиг сонирхол өнөөдөр бүрэн нийцэж гинүү гэдэг талаас нь бид нар нэг харна. За 3 дахь нэг харах үнцэг нь юу байх вэ гэхээр геополитикийн одоо энэ томоохон бүс нутаг болон олон улсын геополитикийн нөхцөл дунд Шхаб маань өөрөө яг ямар хөө байна. Шхабын гишүүн орнууд өөрөө энд ямар байр суурьтай байна. Бас манай гадаад бодлогод одоо бидний эрхэмлэн харилцах гэдэг бусад түншүүдтэй одоо энэ Шхаб дахь гишүүн орнуудын хоорондын харилцаа энэ талбар дээр нь бас ингээ буулгаж харах гэсэн ийм 3-4 өнцгөөс бид нар Шхабыг харах ийм шаардлага байна гэж ингэж хараад байна. Тэгэхээр хэлж чинь л та сая одоо ингээд сая Лавровын хэлсэн зүйлтэй холбоотойгоор сошиал медиа ялангуяа Twitter тэрэг хүчтэй ингээд шуугаад өнгөрлөө. За яг нэг хэсэг нь бол Оросууд ярьжлүүдийн бид нар одоо жишээлбэл ерөнхий сайдсан Санжинбаяр бол Оросууд энийг 23 жил ярьж байгаа. Бид нар 23 жил аргалж байгаа. Цааш тааш аргалсан ч үл нэг тийм юм бичсэн байсан. Гэтэл нөгөө хэсэг нь бол одоо бид нарын Шхаб гэдэг байгууллагт эсчгэл юм бол одоо таасаа хэлж байна. Бусад түншүүдтэй харилцах харилцааны юуг харах хэрэгтэй гэж.
Одоо тэрэн дээр нэг иймэрхүү үнцэг гараад байгаа. Хэрвээ шахаб дэлсчих юм бол бид нар нөгөө Америктэй тогтоосон харилцаа, Японтой тогтоосон харилцаа, стратегийн түншлэлийн төвчний харилцаа шүү дээ. За энтгэг бол яг өөрөө манай 3 дахь хурш дээрээс нь шахабын гишүүн байна гэж харъя. За бусад стратегийн түнш 3 дахь орнуудтай тогтоосон харилцаа бол үндсэндээ бараг зогсчихно гэдэг нэг ийм ойлголт яваад байна. Гэтэл нөгөө талаасаа шахаб гэдэг бүтэц дотор чинь одоо нэг хуучин цагт бол магадгүй энтгэг Пакистан хоёрыг илсгээс өмнө энэ байгууллагыг алс хиттэй цэргийн эвсэл болно гэж харддаг. НАТОгийн бүтцээр хөгжинө гэдэг нэг тийм ташаа өнцөг их байсан тийм үү. Гэтэл энтгэг илсээд Пакистан илсээ тэр хоёр ч хоорондоо зөрчилтэй, Хятадтайгаа энтгэхийн зөрчилтэй ингээл улам адармаатай. Тэгэхээр нөгөө нэг таны хэлж байгаа шинэ яриа хэлцээний засгийн газар хоорондын механизм гэдэг шинжрүүгээ яваад байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ үнэхээр бид нар илслэе гэж бодоход одоо гэтэл Казахстаныг харахад Казахстан бол жишээлбэл одоо баруун тайж зүгээр харилцаал шаардлагатай нөхцөлд Оросыг ч эсэргүүцэл Украины дайны асуудлаар бүр Оросын дүрмгийллийг хэрхэмж дэмжихгүйгээл Такаев бол хэлж штэ. Тэгээ болоод идэг. Тэгэхээр үнэхээр бид нар ишхабд илссэн тохиолдолд 3 дахь төршийн бодлого гэдэг юм уу бусад одоо 2 өршөөсөө гадагшаа хандсан бодлого хумигдах эрсдэл байна. За энэ бас л яг одоо хамт ажиллагааны байгууллагыг ярихад яг л нэг хүнддэг манайхны судлаачдын бас нэг хүнддэг нэг өнцөг. За нэг бодлын хөлөг болсон юм боловч нөгөө бодлоо одоо бид нар зайлшгүй байнга л энийг ярьж явах хэрэгтэй юм асуудал. Тэгэхээр Монгол улс бол гадаад бодлого үзэлээр бол маш тодорхой. Та маш сайн мэдж байгаа бид нар бол олон толгуурт инхийг хэрхмэлсэн нээлттэй. Тэгээд энэ гадаад бодлого бид нар идэвхтэй явуулах ийм одоо бодлогын банд бичигтээ тусгасан. Тэгэхээр бид нар бие даасан гадаад бодлогоо явуулсаар ирсэн. Цаашдаа явуулчихд байна. Магадгүй бидний бие даасан гадаад бодлогоо явуулахад Шанхай хамтын ажиллагааны байгууллагын зүгээс ч гэсэн би нэг тийм амар одоо сөрөг нөлөө, сөрөг түлхэж судлаачийн хувьд бол би нэг олж хардггүй. За манай 3 дахь хуршуутай харилцаа одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагт зайлшгүй тэргүүлэгч улсууд гэж нэрлэгдэж байгаа манай 2 хурш болон одооний яг энэ олон улсын нөхцөл байдалд маань тэдгээрийн маань 3 дахь хуршуутай харилцаж байгаа харилцааны асуудал гэдэг ингээ ярих юм бол 3 дахь хуршууд хүртэл бид бүхнийг ойлгоно. Өнөөдөр газрын зураг, газрын карта, дэлхийн газрын зураг гаргаж тавиал бид нар ямар судлаа шинжээчд 3 дахь хуршийн шинжээч нартай хүртэл бид нар ярилцж байсан. Ингээл та бүх манай нөхцөл байдал те нэг иймэрхүү байдалтай бид нар ингээд ийм одоо 2 том их гүрний бас энэ 2 том маань маш том потенциалны нэгэн дэлхийн 2 дахь том эдийн засаг нэгд цэрэг армийн бас хүчирхэг гүрэн те ийм 2 улстай ингэж хуурай замын маш урт хэлээр хэлж байгаа шүү дээ бид нар нэгэнтэй нь бараг дэлхийд 4-т орж гинөө нөгөөхтэй нь бараг дэлхийд 7-д ирмэлэгдэх хуурай замын урт хэлээр ингэж бид нар хэллээ оршиж гинөө тий ийм нэг асуудал тавихад бол ямар ч 3 дахь журш бидний гадаа бие даасан гадаад бодлоход бол юу таны нөгөө хэрвээ илсүүл гэдэг нөгөө хэрвээ гэж байгаа хариулт тий яг үнэ та бит хоёр хэрвээ гэж ярьж байгаа болохоор ингээд бол 3 дахь ямар ч 3 дахь журшууд Монгол улсын гадаад бие даасан гадаад бодлогыг бол хүнддэг юм л дамжихгүй байна. Гэхдээ Монгол улсын бидний гадаад бодлого бол өнөөдөр бол бас энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллага маань нөгөө түрүүн хэллээ анх нөгөө үүссэн одоо философинд бид нар хэллээ тий ямар асуудал харж ирсэн гэтэл одоо бид өөрсдөө ямар улс вэ гэхээр бид энэ бүс нутагта 2 хөрштойгоо болон 2 бүс нутгийн хам бусад улстай түүхэн газар нутгийн одоо бусад олон маргаангүй цорын ганц улс нь Монгол улс. Цорын ганц улс бол Монгол улс. Үүгээрээ бид бол их таймж гадаад бодлогоо тасралтгүй ингэж явуулсаар бол ирсэн. Тэгэхээр бид бүхэнд өнөөдөр одоо юу чухал байна вэ гэхээр одоо нөгөө бас нөгөө улиг домог болсон шахабын зэрэгцээний хүндэгддэг сэдв рүү та битээр орох гэж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжил чухал гэдэг. Энэ улиг домог бас биш л дээ. Үнэхээр бидний зайлшгүй нэн тэргүүний асуудал бид бол хөгжих ёстой, бид урагшлах ёстой. 2 хөрштойгоо бас зэрэгцэж энэ хоёр маань бас хөгжлийн одоо өндөр IT хөгжсөн хөрш маань яаж дижиталыг ингэж хөгжүүлжтэй яаж динамик ингэж идэвхтэй явж байна. Энэ бас юунаас бид нар хоцрохгүй 2 хөрштойгоо хөл нийлүүлж бүс нутгийн бусад орнуудад ялангуяа зүүн хойд Ази өндөр хурдцтай хөгжиж байгаа өндөр технологи хөгжсөн энэ улсуудаас хоцромооргүй. За ингээ хөгжихийн чухал. За ингээ хөгжихийн тулд яах вэ гэхээр бид нарт бол хөгжил чухал байдал Шанхай хамтын ажиллагааны байгууллага төлхөө аюулгүй байдлын асуудал руу хэлбэж ингэж ярьдаг. Гэтэл нөгөө тавтар ярианыхын хэмтэл яриад ихсэн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гол одоо амин сүнс нь харилцан итгэлцэл. Энэ юу хэлээд байна гэхээр бид нараас анхаарах хэрэгтэй. Одоо бид нар ажиллагч байна гэдэг чинь бид нар итгэж байгааг л харуулж байгаа.
Тий. Бид нар ажиглагчаар энэ олон жил ингэж бас идэвхтэй ажиглагч байгаад үүнд ч бас хоёр хөршүүд одоо шахабын үе үеийн нарийн бичгийн дарга нар бол онцлдог бол бас Монгол Улсын шахабын энэ ажиглагч статусыг ямар үр дүнтэй ашиглаж байгааг тэгэхээр бид нар энэ итгэлцэж байгаагаа бид нар харуулж л байгаа хэрэг. Одоо энэ байр сууриас. Тэгээд энэ итгэлцэж гин гэдэг чинь яг хэдийгээр одоо нөгөө за бид нар нөгөө эдийн засгийн хамтын ажиллагаа ярихад одоо шахабын хүрээнд алга байна. Бодиттой хамтын ажиллагаа алга байна гэж байна. За энэ нь бол бас хоёр талтай. Одоо сүүлийн жилүүдэд бол бас хятад бол эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэл бол төлхөө бас их анхаарах ийм хандлага бол ажиглагдаж байна. Гэтэл бас бид нарт яах вэ гэхээр үе үеийн шахабын нарийн бичгийн дарга нар бол Монгол улсад айлчилж байсан л да. Дмитрий Мезенцев айлчилж байсан. Тэгээд Норвега тэгээд өнгөрсөн жил бас одоогийн тэргүүлж байгаа бас нарийн бичгийн дарга хүртэл бас Монгол улсад айлчилж байсан. Тухайн үед би Норвегатай нэг уулзах боломж тохио ингээд санал солилцож байхад одоо би бас хэлчихсэн. Ер нь Монгол улс бид нар бол эдийн засгийн хөгжил бол маш их чухал байна. Тэ шахамтай ажиллагааны байгууллагын хүрээнд ингээд аюул тодорхой ярьж байгаа эдийн засгийн ялангуяа тээврийн дэд бүтэц тэ ингээд Аз Европыг холбосон ч юм уу авто зам, төмөр зам энэ тээврийн дэд бүтэц энэ Монголтой холбогдох иймэрхүү төсөл хөтөлбөрүүд ер нь хэр бодит яригддаг вэ, яригдж байгаа вэ гэж асууж хахад хэлжсэн. За шахап бол өөрөө нөгөө дэлхийн газар нутгийн бас хуурай газар юм бас нэлээд хөөрхөн хувийг эзэлж байна. Ялангуяа Евразийн бүс нутаг ярих юм бол бараг 30-аас 40 орчим хувийг 40-60 орчим хувийг ч юм уу бараг эзэлж байна. Тэгээ хүн амын мэдэн те бараг одоо 40 орчим хувийг дотоодын яг үнэ хятад энтэх хоёр. Тэгээ дотоодын нийт дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний гэтэл 20 орчим хувийг ингээ эзлээд ингээ оршиж байгаа. Өөрөө яг онцолж тэгж хэлсэн. Ийм бүтэц маань тэгэхээр нэгсэндээ экватороос хойтол хүртэл энэ орон зайд бас тодорхой хэмжээг хамарч байна. Тэгэхээр экватороос хойтол хүртэл энэ өргөн удам орон зайд маш үр дүнтэй тийм бодит эдийн засгийн хамтын ажиллагаа төдийлөн урагштай хөгжих боломж сулаа гэсэн ийм хариултыг бол би жишээлбэл нарийн бичгийн даргын амнаас бол сонсч ирсэн. За тэгвэл эдийн засгийн хамтын ажиллагааны бодиттой төсөл хөтөлбөр шахабын хүрээнд байхгүй байна гэдэг нь энэ байгууллагыг бүр шал өөр өнцгөр харна гэсэн ойлголт бас биш. Нөгөө харилцан итгэлцлийг бэхжүүлж иж, нөгөө харилцан бие биендээ итгэж иж бид бүхэн яах вэ? Эдийн засгийн хамтын ажиллагаа бас хоёр талын ч хамаагүй, гурван талын ч хамаагүй бас урагшлах ийм үндэс бас нэг үндэс нь бүрдэх байх л та. Тэгэхээр бид нар энэ үгээрээ би бас юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагад бид асан гадаад бодлогоо баримтлаад ямар ч оролцоотой оролцож болно. Энэ бол бидний бол бүрэн эрхийн асуудал. Тий, ямар ч асуудалтай бид өөрсдөө эрх ашгийг тооцоолоод бүрэн эрхээ хангаад. Гэхдээ ингээх болгондоо бид нар бас яах вэ гэхээр нөгөө хоёр мөнхийн хөрштөгөө нөгөө тэнцвэртэй нөхийг хэрэгсэн бодлогоо бүрэн бас авч явж ингэж харилцсан уу гэхээс биш энэ байгууллага ингээд хөндөж ярихдаа бид нар нөгөө хоёр хөршийнхөө бас нэр хүнд рүү халдах үл итгэж байгаагаа харуулах ч юм уу бас тэр нь надад төдийлөн зохистой бус юм шиг ингэ санагддаг. Тэгэхээр та түрүү ихний асуултын үеэр бас дурдсан л да. Манайд бол ерөөсөө бүс нутгийн одоо ганц ажиллагааны нэг л байгууллага бүрийгдэх шүүн байгаад байна гэж. Бид нэр мэдээж одоо анх 90-ад онд чөлөөтэй гадаад бодлого өөрийн гэсэн гадаад бодлого хэрэгжүүлэх боломжтой болох үедээ бид нэр апект хэлснэ гэж тунхаглаж байсан. Аз намхан талын орон гэж өөрийгөө харж ирсэн. Гэтэл яг үннийг хэлэхэд боддоор харахад апект биднийг хүлээж авав. Энэ бол одоо ялчгүй бодит. АПЕК гэдэг буюу Аз намхан талын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэдэг бүтц маань одоо нөгөө өмнөд Америк, Хойд Америкийн баруун эргээс эхлээл маш том орон зай учраас тэнд байгаа Чили, Перу бол биднийг АПЕК-ийн нэг хэсэг гэж жишээлбэл хараагүй тийм. Сүүлд 2010 билүү 2011 онд эндхийг АПЕК-д илсүүлэх тухай асуудлыг Америк оруулахад наа чи намхан талаад гарцгүй орон энд байх шаардлагагүй гэж хэлж ийсэн. Тэгэхээр энээс эхлээд бусад нөгөө критерий шаардлагуудыг бид нар хангахгүй байна АПЕК. Тэгэхээр бид нар ингэж явахаа болио гэж. Тэгэхээр эндээс үүдэлтэйгээр дахиад нэг асуудал гарч ирдэг. Дахиад нөгөө 100% Азийн аюулгүй байдлын асуудал яриад одоо Монголд бас одоо 6 тал дээр хэлцээ гэж хүртэл хоцлогсон асуудлаар явагдал бас Монгол тэнд багтаагүй. Монгол өөрийгөө 100% Азийн орн гэж хардаг, зуучлагч ихийг оролдог ч гэсэн бид нэр 100% Азийн орн гэдэг жагсаалтанд дандаа 2 дугаар игнэнд байгаад байдаг л та. Тэгэж харах юм бол яг хуу одоо магадгүй Оросын Украинд хийж байгаа түрэмгийллээс хамаарад юм уу нийгмийн сэтгэлгээ арай өөрөөр хараад Шахабыг магадгүй цэргийн эвслэгж хараад иж болно. Тэгэхээр явж эцсийн дүндээ манай орон зай чи угаасаа л төв Аз юм шүү гэдэг нэг ийм асуудал байгаа юм л та. Тий. Ер нь бол газар зүйн хувьд бол бид нар нөгөө яг газар зүйн бүтцийн одоо юу гэж хэлдэг шинжилгээ ухааны тодорхой нэр томьёогоор бид нар яг нөгөө төв Азийн өндөрлөг цээжинд гэж яриад байгаа шүү дээ. Би бол Америкийн бас зарим нэгэн түүхийн их сурвалжуудад бол одоо хүртэл Монгол улс олон улсын харилцаа геополитикийн ойлголтын тухайд бол зүүн хойд Азийн улс
А газар зүйн ойлголтоор бол Төв Аз руу төлхөө ингэж хамаарч ойлгох ийм ус гэдээ одоо хүртэл бас бичсэн байгаа. Улс төрийн хувьд бол зүүн хойд Аз. Тийм улс төр гадаад бодлого аюулгүй байдал одоо юу гэдэг тэр утгаараа төлхөө зүүн хойд Аз. А нөгөө талаараа болохоор гэж ингэж ярьжсэн. А Төв Азтай бол үнэхээр бид нар бол салшгүй бол маш бат бөх холбоотой нь бол үнэ. Бид нар түүх юм бол маш гүн гүнзгий холбоотой. Тэгээ хуурай замаар ингээд нийлцсэн ийм бүс нутаг штэ. Тэгээ бас мөн бид нар өөрсдөө Казах төмнөрээ Төв Азтай маш ойр нэгт ингэж холбоотой нэгсэндээ иргэд хоорондын харилцаа хүртэл маш гүн гүнзгий бэхжсэн. А мөн Төв Азийн орнууд манай орнуудын хооронд ижил төстэй зүйл юу байдгүй гэхээр гадаад бодлогод нь тун ижил төстэй. Одоо та түрүүн бас ярианыхаа хэн дээрээ хүндсэн би тэрийг тодруулах гэж байгаад бас орхичиж Казахстан одоо Шхабын бүрийн эрхт гишүүн хэрнээ бид асан гадаад бодлого ягаад өрөндийнхөнтэй хэрхэн харилцаж байгаа тухай. Яг үнэ Казахстаны бодлогыг бол бид нар мэднэ бас гадаад бодлого нь маш биднэрт бас би тодорхой хэмжээгээр бас бид нар Казахстаны гадаад бодлогыг ингээд бас одоо туршлага болох үүднээс ингэж ажиглаж явах хэрэгтэй гэж ингэж үздэг. Олон вектор олон чиглэлд гадаад бодлого бас л яг л манайхтай төстэй ийм бодлого бас маш идэвхтэй ингээд хэрэгжүүлж байгаа. Нөгөө Каспийн 5-1 бас Каспийн өнөөдөр Каспийн тэнгисийн байгалийн баялаг ямар үлээ те энэ дээр бол бас тодорхой хэмжээний Америкийн хөрөнгө оруулалт бодитоор орчихсон 3 дахь хөшийн хөрөнгө оруулалтуудыг бодитоор оруулсан. За тэгээ эдийн засгийн гадаад түн шиг маш дэм үр ашигтайгаар ингээд солонгруулж чадсан гэд ингээ гадаад бодлого нь бол эдийн засагт маш өр өгөөчтэйгээр нөлөөлсөн ийм тод жишээ бол бас энэ бүс нутагтаа бол Казахстан. Тэгэхээр бид нар бол Төв Азийн бүс нутгаас бол холдох гээд авах бол нэг тийм юугүй бид нар зайлшгүй гэсэн үсээгүй энэ бүс нутагтаа бол холбоо тий яг үнэ. А хоёрдугаарт за Шанхай хамтын ажиллагааны байгууллага маань мэдээж энэ бол бүс нутгийн орон зайд бол төлхөө одоо орон зайгаа гэж ингэж харж байна. А гэхдээ яг хөө гэхээр сүүлийн үед бол амбиц гэдэг шиг гэхдээ амбиц гэдгийг бол эрэг утгаар бид нар ойлгох хэрэгтэй. Ийм аюу тийм одоо том одоо олон улсын томоохон тавцанд бол дуу хоолойгоо хүргэх ийм механизм гэж бас Шхаб өөрийгөө харж эхэлсэн. Тэгээ энэ бол одоо ингээ явсаар байна л да. Явсаар байгаа дөнгөж та бит хоёрын ярианыхаа ихэнд хамгийн ихэнд хүндсэн асуудал бол өнгөрсөн 7 хоногт болсон Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гадаад иргэн сайд нарын уулзалт боллоо. А энэ уулзалт дээр болохоор одоо гадаад иргэн сайд нарын хилцээ асуудлуудын тунд яг явж байгаа. Бүгд л явж байгаа. Нөгөө Афганистаны асуудал явж байна. Тэр байтугай зүүн хойд Аз ялангуяа манай хоёр хөршийн гадаад иргэн сайд нарын асуудал болохоор Солонгосын хойгийн асуудлыг хөндөж ярилцлаа гэж байна тий. Тэгээ бүр ойрхот орнод Израиль Палестины асуудал гэдэг ингээд дэлхийн өрөнгө зөвхөн одоо Шхабын орон зай гэж ингээд харах юм бол та бит хоёрын одоо нөгөө нийгмийн төлхөө ойлгоод байгаа ингээд Төв Аз энэ орон зайд ингээд хязгаарлагдахгүй байна л да. Тэгэхээр улс төр геополитикийн үүднээсээ бол Шхабаас нөлөөлөл өөрөө их том харж байна уу да гэсэн судлаачийн хувьд бол ийм нэг үнцэг харагдаад байгаа юм. За тэгээд тэр юун дээр бол одоо дахиад бол уулзсан нэмсэн яриагаа үргэлжлүүлэхэд одоо утгагүй БРИКС-ийн гадаад иргэний сайд нарын уулзалт Орос Новгородд болохоор байсан. Би андуураг бол тэнд болохоор байсан. Тэгэхээр тэнд сар хүрэхгүй дараа та бит хоёр уулзах нь гэдгийг бол Лавров сайд бол Вангийн сайдтай уулзахтаа бол онцолж байна. А тэгээд мөн дахиад одоо 2 сарын хугацаанд дахиад 2 тудаага манай хоёр улсын төрийн тэргүү удахгүй 7 сарын 4-нд болох одоо Астанад болох дэд хэмжээний саммитд уулзсан гэдэг. Инхээр яг хөө гэхээр хоёр улсын өндөр дээд түвшний уулзалтын тавтамж нэлээ энэ хугацаанд бол их ойрхон ингэж байх юм байна. Тэгээд энэ бол хоёр улсын хоорондын нөгөө харилцаа нэлээ идэвхтэй байгааг илэрхийлж байгаа ийм дур зориг бол бас харагдаж байна. Тэгэхээр таны ярианаас ингэж ойлгогдох гээд байна. За Шанхай хамтын ажиллагааны байгууллага бол юу гэдгийг одоо өмнөх асуултанд хариулснаас чинь харахад одоо энд дэлгэснээр Америкийн нэгдсэн улс Японтой харилцаа байхгүй болол манай гадаад бодлого хумигдана гэсэн зүйл бол байхгүй. Тийм байлаагээд бид нар илсэх ёстой гэсэн үг бас биш. Энэ дээр бол одоо бодолцох асуудлууд олон байна. Эргээд энэ дээр дахиад нэг олон ярьдаг асуудал. Та түрүү хөндөд өнгөрлөө эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал. Шхаб бол яг эдийн засгийн хамтын ажиллагаа чиглэлтэй хөгжих хүн. За манай тарин эргээд нэг зүйл яригадаад байгаа нь энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагт илсчиж бид нөгөө нэг Орос Монгол хятадын 3 одоо коридорын асуудлаа хөдөлгөнөө. За магадгүй шаардлагатай гэж үзүүлнэ байгалийн хоолойн асуудал явнаа. 3 талын ихтгэлцэл нэмэгдээд эдийн засгийн төсөл хөтөлбөрүүд нөгөө талын зам, хөгжлийн зам юу ч байдیں۔ Тэрийг хоёр өршийнхөө одоо Евразийн эдийн засгийн холбоотой ч юм уу уялдуулнаа гэдэг нэг ийм ойлголт байгаа гэдэг. Тэгэхээр энэ нь бол мэдээж бид нар Шанхай хамтын ажиллагааны байгууллагт орчхол юм бол учир зүггүй төсөл хөтөлбөр хэрэгжээд өгнө гэсэн үг биш. Зүгээр гол нь ихтгэлцэл бэхжинэ гэдэг дээрээс суурь байгаа юм тий. Хоёр хөрштэйгээ тогтоосон. Тэгэхээр тэр ихтгэлцлийг бэхжүүлэхийн тулд заавал Шанхай хамтын ажиллагааны байгууллагт хэлцэх ёстой гэдэг шаардлага гэдэг юм уу тулгалт нөгөө талуудаас ирэх магадaltaй бол алс ихтэй. Одоо мэдээж их гүрнүүдийн хоорондын харилцаа бол таагүй байна. Энийг бол одоо бид нар дэлхийн амгалан 50 байна гэж худлаа яриа суугадаж болохгүй шүү дээ. Өөрсдөө хүртэл зөвшөөрч байгаа ч. Ийм байгаа үед
нөгөө нэг одоо хүйтэн дайны үед байсан шиг шууд нэг нөгөөгийнхөө одоо жижиг улсуудыг өөртөө шууд татах, шууд халбоотон болгож авах, нөгөөгийнхөө эсрэг бүрхрэх гэдэг юм. Ийм бодлого шилжлээ гэж бодоход хоёр талаас тулгалт ирэх юм бол. Би бол бас нэг тэгж харахгүй байгаа. За юу гэвэл тэгтээ тэргүй бид нар бол бас хангалттай итгэж байна. Энэ итгэдэг итгэлээ бид нар нотолцсон. Бид нар хоёр хөрштөөгөө ингээд итгэж байгааг одоо иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд харилцаж байна. Иж бүрэн стратегийн түншлэл гэдэг бол магадгүй олон улсын харилцааны хамгийн дээд хэлбэр баг. Холбоотон л болох бол манай гадаад бодлогот бол хамгийн манай гадаад бодлого. Тэгэхээр энэ харилцааны маш өндөр түвшинд хүрсэн энэ хүрээнд бол бид нар бүр заавал одоо шахабын оролцоотойгоор биш хэрэгжүүлэх 2 болон 3 талд хамтын ажиллагаа хэрэгжих бүрэн боломжтой гэж ингэж би харж байгаа. Ягаад гэвэл бид нар харилцааны ийм форматыг өөрсдөө тогтооцсон. За таны хүндсэн эдийн засгийн коридорын асуудал бас айгүй чухал ийм асуудал л да. Бид бүхэн санаж байгаа 2014 онд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дэд хэмжээний уулзалтын үеэр анхны 3 талд уулзалт болсон төрийн тэргүүн нарын манай улсын санаачлагаар ингээд улмаар 2 жилийн дараа 2016 онд дахин уулзахдаа бид нар юугаа тогтоосон байгаа. Нөгөө энэ эдийн засгийн коридорын төсөл хэрэгжүүлэхээр ингэж тохирсон. За эдийн засгийн коридорын төсөл маань яг үнэхээр жоохон хэрэгжилтийн явцтай бол удаашралтай байгаа. Энэ бол олон ийм л асуудлууд бол ярина л да. Ялангуяа энэ эдийн засгчид болон дэд бүтэц тээвэр төмөр замын шинжээчид бол энэ дээр илүү тодорхой хариулт өгөх болов гэж ингэж бодож байна. Гэхдээ бид нар яг уу гэхээр одоо жишээл Казахстан, дахиад би Казахстаныг ч юм уу бусад улсыг жишээ авъя. Казахстаныг жишээ авч болж байна, Кыргызстаныг жишээ авч болж байна. Казахстан Хятадын хооронд хэрэгжиж байгаа том мега төслүүд байна л да. Байгалийн хэд амжуулах хоолойн төсөл, одоо өөр юу гэдэг төмөр замын төсөл. Одоо жишээлбэл Хятадын Казахстаны Караганд мужаас Караганд ч бас нүүрсний аягүй том орттой. Карагандаас шууд одоо Хятад руу бол биднээс давуу талтай шууд төмөр зам явж байна. Ямар ч асуудалгүйгээр ингээд бол нүүрс тээвэр бол жишээлбэл явж байгаа жишээ нэ. Ингээд бодохоор эн чинь хоёр талын хамтын ажиллагааны одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллага юм биш, хоёр талын хамтын ажиллагаанд ингээд засгийн газар хоорондын гэрээ хэлцээрийн хүрээнд л ингээд хийгдээ явж байгаа. Тэрэн шиг бид нар яг л хоёр талын хамтын ажиллагааныхаа хүрээнд бүх юм урагшлуулах тийм одоо боломжийг өөрсдөө энэ стратеги хийж бүрэн түншлэлээр бид нар өөрсдөө олгочихсон. Тэгэхээр энэ дээр бол би ямар ч эргэлзээ байхгүй байна. Гэхдээ яг уу гэхээр мэдээж түрүү ярьсан бид нар бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагт ингээд хэрвээ зүгээр ингээ орчоод магадгүй одоо энэ итгэлцэл бүр илүү өндөр түвшинд гарлаа гэж магадгүй аль нэг тал нь ойлгоод ингээд илүү бодиттой одоо шин төсөл гаргаж ирээд ингээ явахыг бол бас бид нар одоо таажилж бол мэдэхгүй шүү дээ, тий? Мэдэхгүй. Тэгээд энд бас нэг асуудал байгаа. Бид нар одоо дөнгөж одоо бас би нөгөө бас урд нь одоо таны хэлдгээр та энд одоо 70 дахь дугаараа хэрвээ 70 дугаар хийчихсэн гэхээр тэр айгүй олон дугаарт нь бас энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагын асуудал хөндөгдөжсэн гэж ярьлаа. Магадгүй тэр болгон руу нуршихгүйгээр жоохон арай өөр үзэх юмыг оруулж ирэх гэдэг яг жоохон хичээ. Тэгэхээр дөнгөж өнгөрсөн 7 хоногт нэг томоохон арга хэмжээ болсон. Шанхай хамтын ажиллагааны байгууллага Хятад Шанхай хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн худалдаа жишг худалдааны бүс гэж байдаг. Энэ бол Чиндаод байдаг. Ийм бүс. За энийг 2018 оны Чиндаогийн дээд хэмжээний уулзалтыг бид нар маш тод санаж байгаа тийм бид нар тэг тод үлдсэн шүү дээ. Бидний ой дурсамж тэг тод үлдсэн ийм дээд хэмжээний уулзалт байсан. Тэр үеэр л Хятад энийг байгуулснаа. Зарлаа тухайн үед бол танилцуулж исэн. Энэ бол маш өргөн том акр газрыг хамарсан ийм одоо жишг худалдааны бүс байгаа. Тэгээд бид нар бол тухайн үед бол одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын судалгааны хүрээнд, судалгааны багийн хүрээнд очиж танилцчихлаа. Тийм. Тэгэхэд тэр бол маш бодиттой тийм одоо эдийн засгийн одоо бомбд чөлөөт бүс болж өгчих юм бодит боломж бол харагдчихсэн. За яг энэ чөлөөт энэ жишг бүс маань өнгөрсөн 7 хоногт Монгол улсад одоо энэ жишг бүсийн үйл ажиллагааг танилцуулах тий бас манайхтай яаж хамтран ажиллах уу гэдэг ийм томоохон бас хурал боллоо. Худалдаа ажилтнуудын танхим манайхаас голлон захин байгуулж оролцсон болов. Тэгээд энэ юунаас харж байхад тухайн үед энэ чөлөөт бүсийн удирдлагууд ирсэн, энэ нөгөө жишг бүсийн удирдлагууд ирсэн байна. Бас мөн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Хятадд бол их олон янзын тийм одоо шахабын хоолтонг өөр хит ийм байгуулагдсан байд юм байна. Бид нар тэгэхээр бас Шанхай хамтын ажиллагааны байгууллагын талаар бүрэн судалгаатай байж чадахгүй л байна. Тийм байна. Тэгэхээр энэ судалгаагаа бид нар илүү нягт хийх ёстой. Нягт хийх ёстой нэгдүгээр шахабын одоо нөгөө 60 70 80-аад баримт бичиг байна гэдэг энэ бүгдийг бид нар маш сайн наривчлан судлах ёстой. Тэгээд дээр нь одоо энэ шахабд одоо энэ гишүүн байгаа энэ улсууд маань өөрсдөө маш идэвхтэй ажиллаад тодорхой санаачлалыг гаргаад явж идэм байх, байгууллагууд байгуулчихсан. Энийг нь бол бид нар судлах хэрэгтэй юм байна. Гэт ингээд их олон зүйл бас судлаачийн хувьд бол бодогдчихлоо. Тэгэхээр энэ арга хэмжээ бол Монголд болсон.
Энэ бол нэлээд бас идэвхтэй арга хэмжээ болоод энэ жишг бүс бол цаашдаа бол нэлээд одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд болон хятадын хооронд буюу хятад гэдэг чинь бас шахабын гишүүн орн шүү дээ. Тэгэхээр шахабын гишүүдийн хоорондын худалдааг хөнгөвчлөх, худалдааны чөлөө дурсгалыг нэмэгдүүлэх, тээвэр дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд нэлээд дэм болох ийм одоо зүгт нь бол хятад бол харж байгаа юм байна гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө эдийн засгийн хамтын ажиллагааг бас хятад энэ байгууллагын хүрээнд урагшлуулах гэдэг ингээд явж гинүү да гэсэн дүгнэлт бас эндээс ингэж урган гарч байгаа. Тэгээд ийм бас бодтой ажлууд байна л да. Тэгээ бас бид бүхэн яах вэ гэхээр өнгөрсөн жилийн хамгийн сүүлийн одоо эх 7 сард болох дэд хэмжээний уулзалтын өмнө өнгөрсөн хамгийн сүүлийн удаа өнгөрсөнд босоо одоо нэг уулзалтыг бас эргээс өгөх юм бол энэ бол бас бид нар тодорхой асуудлуудаараа бол нэлээд үр дүнтэй санал солилцсон гэж тухайн үед бол их сурвалжууд мэдээлж ирсэн юу гэвэл бид нар жишээлбэл одоо хятадтайгаа одоо бомбтуудаа чөлөөтэй тий одоо 3 улсын төрийн тэргүүнийхээ уулзалтаар бомбтуудаа чөлөөтэй юу яа урчин жилийн уулзалтыг ярьж байна. Холбох газар бомбтуудаа холбоод тий энэ бомбтуудаа холбоо нэг газар нээгээд одоо төмөр замуудаа бас холбох газар ингээл холбоо явахад ямар ч асуудалгүй энэ тал дээр бол ямар ч нэг үйл ойлголцол байхгүй гэжсэн. Тэгэхээр энд бол мэдээж нөгөө ханг өөр юу лээ зүүн баянгийн эдгээр төмөр замын асуудал бол хөндөгдөж байгаа болов гэж ингэж би бол харж байна. Тэгэхээр бид нар ерөөсөө одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын энэ хүрээнд ч энэ бид нар идэвхтэй ярьж болно. Ажиллагч статусын хүрээнд шүү дээ. А мөн зөвхөн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хүртэл бас хятадтай ингэж бас хамтын ажиллагааг ярих боломжтой. Яагаад гэвэл тэр өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотод болсон тэр одоо миний түрүүний хэлсэн тэр худалдааны жишг бүсийн хуралд ирсэн тэр одоо бүсийн удирдлага өөр ярилцлага өгч илээ. Хэвлэлд юу гэж ярилцлага өгсөн бэ гэхээр энэ жил бол бас Монгол Хятадын хооронд том ой тохион дипломат харилцааны энэ ойн хүрээнд бас хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах бас нэг ийм том төсөл шүү гэж энийг ойлгоорой гэж ингэж хэлж илээ. Тэгэхээр бол энэ заавал шахабын хүрээнд энийг ярихгүйгээр те хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухайд хүртэл бас бид нар энийг ашиглаж болох ийм дүр зураг харагдаж байгаа. Тэгэхээр ингэж ойлгох хэрэгтэй. Шанхай хамтын ажиллагааны байгууллагт элсэхгүй бол нөгөө төслүүд хөдлөхгүй гэдэг бол даш тэгж харахгүй тийм байх үндэс байхгүй. Яагаад гэвэл бид нар Ишхабаас гадуур одоо тэр 3 улсын коридороо хөдлөх сонирхлоо илэрхийлээд тий ингээл явж л байгаа учраас ямар нэгэн байдлаар тэрэн дээр эдийн засгийн төсөл хөтөлбөрүүд хөдлөхөд Ишхаб дэлсэх нь хөшүүрэг болно гэж харах зөрөөсгөл болох гэдэг шүү дээ. Ээж бүрийн стратегийн түншлүүдийнхаа төвшөнд 3 талын уулзалтаараа 2 талын уулзалтаар ажиллах боломжтой. Боломжууд байна. Тэгэхээр ерөөсөө ингээд нөх хятадын гадаад бодлогыг ч өөрийнхөө гадаад бодлогыг зөвхөн Ишхабаар хязгаарлаад иж болохгүй гэдэг юм л та тийм. Болохгүй. Тий Оросын гадаад бодлогыг ч гэсэн. За мэдээж Орос Хятад хоёр маань өөрөө нөгөө багтаамжийн хувьд бол том. Гадаад бодлогын багтаамжинч том, агуулганч маш том биднэртэй харьцуулахад бид нар бол өөрсдөө бас зөвлөл үнэлэх хэрэгтэй. Тэдэнтэйгээ харьцуулбал тэгэхээр тэр том агуулгынхаа хүрээнд тэдний хувьд бол бүс нутгийн байгууллагыг толгойлоод тэргүүлээд явна. Тэгээд одоо та бит хоёрын нөгөө яриад байгаа олон улсын харилцааны эзэгтийн мөчөд бас л өөрсдөө нөлөөллийг тодорхой орон зайд бэхжүүлэх нь бол их гүрнүүдийн бол зайлшгүй. Одоо сонирхол штэ. Ийм учраас ч гэсэн би бас нэг сар гарахны өмнө нэг Оросын нэг хэвлэл дээр гарсан одоо Медведевга ярилцлагыг бол үзчихлаа. Тэрэн дээр бол их гүрний стратегийн хил гэж байх хэрэгтэй бас ойлгоорой тий. Их гүрнүүд бол өөрсдөө ч мэдчихэж байгаа. Их гүрэнд бол физик одоо тэр одоо хилээс гадна стратегийн хил хязгаар гэж байдгийг шүү гэж та юу хэлж байгааг нэгжлийн хүн бол маш сайн ойлгож байгаа. Ингээ ярьж байгаа. Тэгэхээр энэ их гүрнүүдийн бодлого маань өөрөө юм том агуу багтаамжтай. А тэгэхээр бид нар яах вэ гэхээр тэр хүмүүс одоо тэгэхээр бол Кремльд Бээжинд бол тодорхой сонирхол байгаа нь ойлгомжтой. Одоо энэ одоо сөргөлдөж байгаа бусад хүчнүүдийнхаа эсрэг өөрийнхөө тэргүүлж байгаа томоохон орон зайг хамраад байгаа энэ бүтцээ илүү том болгох нөлөөнийх нь хүрээг тэлэх энэ зорилго бол байгаа нь ойлгомжтой. Тэрийг бол бид нар тэр талаас нь харах хэрэгтэй. А үүн дээр нэмээд бол бас манай улсад одоо санал гэдэг юм уу, шахалт гэдэг юм уу тийм бол юунууд бол ирж ийн гэж. Тэгэхээр бид энэ бол бидний бас Монгол улсын гадаад бодлогын нэр хүнд бас өндөр байгаагийн шинж юм болов уу гэж бас нөгөө талаас нь бид нар бол харж дүгнж болно тийм бид нар бол бас маш тийм итгэвтэй ямар нэг хинтээ нэг үл ойлголцол байхгүй инх тайванч тэгээд төвийг сахисан одоо аль биесээр одоо хууль юугаар энэ дараа тунхаглаагүй ч гэсэн ингэж ирнэ инх тайванч тэгээд итгэвтэй хамгийн гол нь явуулж байгаа энэ гадаад бодлого маань бас их тийм манай Монгол улсын одоо олон улсын тавцсандах нэр хүнд имижид их эргээр сайхан нөлөөлж байгаа ийм хэрэг явдал гэж бас нөгөө талаас нь эргээр харах хэрэгтэй болоо гэж ингэж бодож байна. Тийм тэгэхээр мэдээж одоо Орос Хятад хоёр өөрийн гэсэн ашиг сонирхолтой өөрийн гэсэн орон зайтай орон зай нь бол мэдээж их гүрнүүд их Орос Хятад гэлтгүй Америкч байна уу Францч байна уу
ашиг сонирхлын орон зай манайх шиг улсынхаас том л байгаа. Тэглээгээд бид нар хин нэгийг дагаж хин нэгнийх нь ашиг сонирхлын бүсийг хамгаална гэсэн үг бол биш. Бид нар өөрсдөө ашиг сонирхлын бас тодорхой хэмжээний одоо орон зайтай байгаа юм тийм. Тэгэхээр тэр орон зайдаа нийцүүлж бидний ашиг сонирхолд нийцэж чинь үгүй юу гэдэг нь сонирн болохоос биш. Одоо юу гэдгийг одоо аль нэг 3 дахь улс ч юм уу эсвэл 2 өршөөхөө ашиг сонирхол заавал нийцүүлж гадаад удаа шийдвэр гаргана гэдэг өөрөө утгагүй. Тэгэхээр энэ дээр ишхаб дээр цаа хамааралтай. Эцсийн дүндээ бид нар өөрсдөө л харах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Өөрсдөө бол ер нь бол бүх юм ер нь дотооддоош гадаг шиг бид нар дандаа л өөрсдөө л харах хэрэгтэй гэл одоо хүн болгон сүүлийн үед ярьж байна. Тэг би ер нь асуудал бас биднээс их байна шүү гэл. За таны саяны бас ингээд хүнсэн шанхаантай ажиллагааны байгууллагын бас энэ дотоод дахь эдийн засгийн хамтын ажиллагаа гишүүдийн үнд нэр та битэр энтхийн юу нэг хүндэх хэрэгтэй болов уу ингэж боддог авчлаа. Зайшгүй. Энтгэх бол өөрөө их бас айгу тод өнгө шахавдах. Маш тийм тод өнгө. Тэг өнгөрсөн жил 2017 онд бүрийн эрхт гишүүн болсныхоо дараагаар өнгөрсөн жил анх удаага одоо энэ шанхай хамт ажиллагааны байгууллагыг жил хагас тэргүүлэн ажилласан. Тэгээд даргалан ажиллаа. Энэ даргалан ажиллах хугацаанд шинжээчдийн форумыг хийлээ. Тэгээд мөн дараа нь нөө төрийн тэргүүн нарын уулзалтыг хийлээ. Энэ уулзалт маань харин виртуал хэлбэрээр болсон. Бичсэн болоогүй. Өмнө нь болсон тэр судлаачдын одоо тэр уулзалтын жишээлбэл би ингээ оролцож байлаа нүүдэлээд. Тэгэхэд бол энтхийн шахабыг харах үнцэг бол бас их сонирхолтой. Айгуу сон маш прагматик байдлаар харж байгаа. Тий, юу гэж харж ийнө вэхээр одоо нөгөө аюулгүй байдлын байгууллага биднэрт хэрэггүй эдийн засаг гэж огт ярихгүй. Шанхай хамтын ажиллагааны байгууллага анхны одоо мөн чанарыг нь жоохон хүлээн зөвшөөрсөн байдалтай. Ер нь нөгөө одоо терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, сепаратизм, ислам шашны одоо суур үзэлч гэдэг юм уу те. Яг эднэрийг яриад ерөнхийдөө ийм прагматик чиглэл рүү төлхөө явуулах буюу secure гэж томьёолоод байгаа. Өөрийгөө юу яаж хугацаанд ураа дэвшүүлсэн л те шахабыг тэргүүлэн ажиллах хугацаанд энтгэв secure гэдэг ийм ураа дэвшүүлээд ингэж ажилласан. Тэгээд тэр одоо тэр виртуал хэлбэрээр болсон төрийн тэргүүн нарын уулзалтанд хүртэл ерөнхий сайд модын үг хэлэхдээ бол ерөнхийдөө ийм прагматик чиглэл рүү төлхөө ингээд бол энтгэг үл зорж байна. Одоо харт амхны хууль бус 8 харт амхны хууль гэсэн 8 ч гэж байхгүй те харт амхны хил дамс 8 хүн хөдөл таалгатай тэмцэгдэг одоо юу гэдгийг бусад одоо нөгөө хуучин анх нөгөө шахабын хүрээнд 3 изм гэж ярьжсэн те уламжлалт бус аюулгүй байдлын асуудлуудыг хангах нь бол шахабын бас амин чухал одоо ашиг сонирхол шүү гэдэг санаагаа хүртэл илэрхийлж байгаа жишээтэй. Тэгээд нөгөө тод өнгөх гэж миний хэлээд байгаа нь яах вэ гэхээр бас их зоригтойгоор өөрийнхөө дуу хоолойг тэнд хүргэж ийн одоо энтгэгчтэй одоо их гүрэн одоо том улс юм чи одоо аргагүй шүү дээ. Юу гэж хэлэх үү гэхээр бас аливаа улсын газар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухайн асуудлыг хөндөж байна. Хэрвээ та санаж байгаа бол өнгөрсөн жилийн тэр дээд хэмжээний саммитэд модын юу болохын өмнөхөн нэг 2-7 хоног хүрэхгүй хугацааны өмнө Америкт альчсан байсан. Тийм тухайн үед Америкийн ерөнхийлөгчтэй юу яасан сүүлийнхаа бас баримтчгүүдэд дурдсан шууд бус харж гисэн дурдсан байгаа явдал бас энэ хоёр хөрш рүү чиглэж гисэн ийм үзэл агуулгатай баримт бичиг төртөлтэй шууд бусаар ингээ гарч байгаа жишээний ингээ бодохоор бас би дасан гадаад бодлого явуулж байна. Би дасан өөрийнхөө ашиг сонирхлыг шахабын тавцанд илэрхийлж байна те. Энд чи өөрөө энэ тэгээд эцэст ер нь шахабын хүрээнд ямар нэгэн шийдвэр гарах юм бол бүх улсцал зөвшөлтсөж гардаг болохоор тэр өөрөө одоо ашиг сонирхлоо илэрхийлсэн дуу хоолойгоо хүргэх бүрэн боломж гэж бас энийг бол энтгэх хараад энтгэх бол бас шахабыг бас аюул эвтэйх юм оролцогч гишүүн нь болж байгаа ийм дүр зураг бол харагдаж байна. Тэгэхээр одоо энтгэх чинь тэрнээсээ гадна нөгөө Quad гэдэг одоо Аз давхантай аюулгүй байдлын дөрвөл одоо Америктэй, Японтой, Австралитай Аз давхантай энтгэх намхан талаа тийм аюулгүй байдлын дөрвөлийн нэг хэсэг. Хятадыг сургуулж байгаа том хүчин. Хятадын магадгүй яг хамгийн яг бодит асуудалтай улсуудыг нэгтгэх тийм. Тэгэхээр бид нар ишхабд илсгэл юм бол тэр эргээд одоо Хятадыг дэмжиж гин Хятадын одоо нөгөө нэг олон улсын харилцааны манлайлагч болохын дэмжиж гин гэсэн үг бол биш тийм үү. Одоо нөгөө Шанхай гэдэг үгэнд нь хууртаал юм уу? Бид нар одоо нөгөө Хятадын манлайлагыг дэмждэг эвсэл холбоонд орох гэдэг юм шиг НАТОг сөргүүлсэн эвсэлд орох гэдэг юм шиг харагдаад байна. Гэтэл хэв шинжийн хувьд НАТО бол мэдээж хамтын батлан хамгаалах бүтц гэж одоо яг мэргэжлийнхаараа хэлдэг. Одоо ингээр бол цэргийн эвсэл холбоо. Ишхаб бол НАТОгийн эсрэг бүтц бол огт биш болж тарах гэдэг шүү дээ. Зүгээр л яриа хэлцээний механизм маягтай. Хөгжлийн түүх одоо юу гэдгийг туулсан замнал өнөө хүртэл хүрсэн хувь нь бол НАТОтой бас харьцуулшгүй төлөвч амжаагүй гэдэг нэг ийм өнцгөө хүртэл байдаг. Одоо манайхны хийсэн судалгаанууд дээр харагдаад байдаг. Тэгэхээр ер нь цаашдаа ишхаб бол нэг цэг төрж төлөвшөх гээд байна. Хуулиас түрүү хөндөд өнгөрсөн. Хүмүүс бол их тийм цэргийн эвсэл болно гэж харддаг байсан. Олон жилийн өмнө анх байгуулагдаж байхад. Орос Хятад гэсэн энэ хоёр их гүр нийлж аваад энэ Төв Азийн дөрвөн улсыг
одоо Туркменээс бусад дөрвөн станы нийлүүлж аваад ингээл эвсэл холбоо болоод Америкийг сөрөөл энэ тэлэл явах юм байна. Цаашаа Иран нэгдэх юм байна, Беларусь нэгдэх юм байна гэдэг нэг ийм таамагс. Гэтэл сая 17 онд таасаа хэлж ин л да 17 онд энтхийг хэлсээд дагаад Пакистан хэлсээд ингээ нөгөө хоёр нь хоорондоо таагүй, хятад энтхтэй таагүй. Ингээ нэг айгүй адармаатай нөгөө экстремизм гэж ярьдаг юм нь исламистны толгор үзэл гэж ярьдаг юм нь Пакистан нөр исламисттай болсон тий исламистын шашинтан зохиолсон террорист байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ийм улс нэгтэй ороод ирж байгаа. Тэгэхээр энэ дээрээс ямар асуулт гарсан бэ гэхээр за ямар ч байсан цэргийн эвсэл холбоо биш юм байна. Тэгтээ энэ яг юу вэ гэж. Яг юу одоо яг яах гээд байгаа. Энэ ерөөсөө зүгээр л хэлбэр болж харагдах юм уу те. Одоо ингээд нэг том гэж харагдах түрүү хэлж штэ нэг тодорхой тоонууд байна. 40% нь одоо юуны 40% хүн амын одоо юу гэл. Тэгтээ яг бодит байдал дээр тэн дээр Орос хятад энтхийг гурвалж ин дараад байгаа штэ. Бүх статистик дээр эдийн засгийн үзүүлэлт байна гэж. Тэгэхээр ер нь яг цаашдаа энэ байгууллага юунд төрж төлөвшөх вэ? Зүгээр таамаг л таныг хардаг үнсгэр. Тийм. За цэрэг батлан хамгаалахын байгууллага биш гэдгийг бол бас судлаач нар нотлоод те. Өөрсдөө ч гэсэн бид нар бол бас баримт бичгтээ бол цэргийн левсэл болж ингэж төлөвшөхгүй гэд бүр тодорхой бас заачсан ийм зөвлөд хүртэл байгаа. А тэгтээ бас яг уу гэхээр яг яагаад бас судлаач нар эргэлзээд ингээд яг хөндлөнгийн ажиглагч нар эргэлзээд аюуй тийм цэргийн одоо тийм одоо өнцгөөс нь бас түлхүү харах гэдэг үгээр бас яг нэг тийм хэд хэд өвчин зүйл бий л дээ. Юу гэвэл жишээлбэл нөгөө терроризмын эсрэг жил болгон явагддаг 2 жилд тутам нэг удаа явагддаг одоо Шанхай хамт ажиллагааны байгууллагын нөгөө цэргийн сургалт байна. 89 гэдэг. За жишээлбэл энэ сургууль маань нэг 2 удаа бол нэлээд том бүрэлдэхүүнтэй болсон байдیں۔ Жишээлбэл 2014 онд тухайн үед бүгд найрамдагтад ард улсын өвөр Монголын өр татсах хоронд байлгах зүрхээ цэргийн баазад болсон байдаг. Зүрх гэж нэрлээд идэг зүрхээ гэд. Энэ цэргийн бааз тухайн үед болсон одоо энэ терроризмын эсрэг одоо энэ шхабын энэ сургуулилтад 7000 цэргийн бүрэлдэхүүн гишүүн орнуудаас оролцсон. Том бүрэлдэхүүн. Тий. Тэгээ одоо тухайн үе одоо тэр нэгж зэвсэг техник генетрийг нь одоо бүр ингээд бүр тооч нэлээ өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэгээ энийг нь цэргийн шинжээчид юу гэж дүнсэн гэхээр тухайн үед энэ бол багахан хэмжээний байлдааны сургалт гэж үзэж болохоор ийм төвшөнд цэргийн сургуулийн терроризм эсрэг сургалтыг хийж байна. Тэгээ дараа нь бас нэг Челябинскт хийсэн сургалтыг өргөн хүрээнд боллоо гэж цэргийн шинжээчид харж исэн. Инхээр энэ минь юу магадгүй одоо нөгөө цэргийн яг нарийн одоо мэрэгжлийн хүмүүсийн нүдээр бол бас нэг тиймэрхүү юм харагдаг байж болно. Гэтэ уушх хабал таны та бүхэн хэлдэг явуулж энэ зүгэл чигт бол нэг зорихгүй гэдэг ингээд тодорхойлцсон. Тэгээ эдийн засгийн хамтын ажиллагааг бол бас төдийлөн бас идэвхтэй гэж өөрсдөө харж чадахгүй байна л да. Хэрвээ тэгж харж байсан бол бас айлуужаа нөгөө хөгжлийн банка байгуулчих байсан. Тэгэхэд БРИКС үл айлуужаа байгуулсан. Тэгэл одоо юу гэдэг нөгөө бүс ба замын хүрээнд хүртэл одоо санхүүгийнхаа юу бүтцүүдийг ингээ байгуулаа явж байгаа шүү дээ. Гэтэл одоо хүртэл хөгжлийнхаа банкны асуудал дээр төдийлөн тохирч чадаагүй хөгжлийн банк байна. Бас дээр нь хөгжлийн фонд гэж ярьж байгаа. Тэр асуудлаа хүртэл нэг тийш ингээ гаргачтай ши. Эндээс нь харахаар хэрвээ эдийн засгийн интеграц юм уу эдийн засгийн төлхөө байгууллага болоо төлөвшөх юм бол зайлшгүй юм бол ийм институцүүд нь дагаад ингээд төлөвшчих хэвээр гэх юм бол бас биш болчихж байгаа. Гэхдээ яг уу явандаа бол огт энэ эдийн засгт анхаарахгүй гэсэн үг биш. Түрүүн та бүхэн хэлдгээр нөгөө нэг одоо тэр Чиндаавд байгуулагдсан тэр жишг бүс мөсөөрөө дамжуулаад хоорондын эдийн засгийн урсгалд бас тодорхой хэмжээний төсөл хэлбэрүүд орж ирж болно. Тэгэхээр яг уу гэхээр нөгөө л манай хоёр том хөрш хөршийн маань одоо санаачлагаар гэх юм уу бас энэ бүс нутгийн хоорнуудтай өөрийнхөө хил дагуу хоорнуудтай итгэлцэж хамтран орших, зөрчилгүй орших, гадаад одоо орчиж амар амгалан байлгах, тий хилийн гадаа амар амгалан байх. Энэ асуудалд чиглэсэн тэгээд зөвшөлдсөж байх, харилцан бие биендээ итгэлцлээ харуулах, тий ийм л одоо улс төрийн зөвлөлдөх механизмынхаа энэ анхны энэ одоо дүрмдээ заасан энэ юугаа бол төлхөө барайл мэдээж харин тухайн үед өөрсдөө үр дүнтэй хамтан ажиллагаа гаргаж чадах юм бол эдийн засгийн хөтөлбөрч гэсэн урагшлаа явахад бол энэ бол хориотой юм бол энэ шахабын хүрээнд байхгүй. Тэгэхээр энэ бол одоо бүхэл олон улсын байгууллагын төлөвшөөд эцсийн шатанда гарцсан гэж өнөөдөр ямар ч улс байгууллага хэлж чадахгүй байна. Хэрвээ нүгийг тэгж нүбийг одоо жишээлбэл төлөвшөөд ингээ ятсан гэх юм бол дахиад нүби юуны асуудлыг бид нар ярьж байгаа билээ дээ тий. Нүбийн шинжил ингээл өөрчлөлт байгуулалтын асуудлыг хүртэл олон жил ингээд ярьж л байна. Тэгэхээр ямар ч олон улсын байгууллага энэ төлөвшсөн одоо ингээд бүр ингээд төгс шинжээ олцсон гэж хэлэх үл ямар ч боломжгүй. За шхабын хүрээнд шхабыг одоо төгс биш гэж шүмжилж байгаа нэг хүрээн бол нөгөө одоо институцчлэгдээгүй.
олон улсын байгууллагуудын институцийн шинжээг тод олсон байх ёстой гэсэн нэг тийм одоо шалгуур байна гэж үзээд байгаа шиг байна. Гэтэ яг олон улсын байгууллага өнөөдөр яг ямар шалгуураар энэ бол төгс хөгжилтэй очичлоо гэж хүрхийн те тэрийг бол би яг үүндээ сайн хэлж мэдэхгүй байна. Тэр үднээс нь авч үзэх юм бол өнөөдөр зөвхөн одоо Узбекистаны Ташкенттэй төвтэй терроризмын эсрэг бүтэцвэн РАЦ гээд мөн Бээжин төвтэй нарийн бичгийн дарга нарын газар байна л гэж ингэж хараад байна. Гэхдээ энэ нь бол бас тухайн байгууллагыг энэ өөр институт ямар институц ч байгуулагдах байх ёстой. Юу нь байгуулагдаагүй болохоор ингээд үнэлдэг ингээ ярих юм бол судлаачдын төвшин ингээл нөгөө шхабыг тойрсон маргаанчин энэ бүгдийг тойрол өрнжидэг. Гэхдээ энэ бол би маш хэрүүл үзэгдэл гэж манай бүх судлаач нар тэгж харж байгаа. Магадгүй шийдвэр гаргах төвшөндөө ч тэгж хардаг байх. Энэ бол бид нар Шанхай хамтын ажиллагааны байгууллагын ингэж тал бүрээс нь тойрч судлаачд нь ярилцдаг, сэтгүүлчд маш идэвхтэй бас манай гадаад мэдээний сэтгүүлчд энд бол маш идэвхтэй, маш мэдлэгтэйгээр мэдрэмжтэй ханддаг. Тэгээд судлаач нар нь үе бид нар энэ асуудалд ингэж тойрч хилэлцдэг, шийдвэр гаргах төвшөндөө хүртэл санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Мөн тэгээд эцэст бид нар ямар шийдвэр гаргах ёстой байлаа гэсэн манайд бол гадаад бодлогын шийдвэр гаргадаг механизм хаана вэ гэдэг нь тодорхой, хэн гаргадаг вэ гэдэг нь тодорхой. Тэгэхээр бид нар маш их нээлттэй хилцүүлгийн үндсэн дээрээс олуулаад шийдвэр гаргах тийм юм дээр бол тулж очдог. Ийм одоо хөгжлийн замыг сонгоод ингээ хөгжиж байгаа улс. Тэгэхээр Шанхай хамтын ажиллагааны байгууллага бол ямар ч байсан бидний бол ажиллаад ингээ 20 жил боллоо. Тэгэхээр цаашдаа бид нар бидний статус ямар ч байсан бид нар бол идэвхтэй хамтран ажиллах. Хамтын ажиллагааг энэ хүрээнд өрнүүлэх бүрэн боломжтой. Харин энд нэг зүйлээ хэлэхэд бол судлаач нар, шинжээч нар идэвхтэй ажиллагч болъё бай гэж манайхан зарим нэг тэгж хэлэх гээд байдаг. Тэгэхэд яг үндэ идэвхтэй энэ бол нэр томьёоны хувьд бол оновчгүй. Идэвхтэй ажиллагч гэж бол байхгүй. Харин ажиллагчийнхаа статус байр сууриа бид нар идэвхтэй ашиглаж оролцох гэсэн ийм л асуудлыг хөндөх ёстой гэж ингэж бодож байна. Тэгэхээр манай зарим судлаач нар хэлдэг бид нар гишүүн болон бүрийн эрх гишүүн болно гэж ярихаас өмнө бид нарын ажиглагч гэдэг орон зайгаа өөрсдөө хангалттай ашиглаж чадж байгаа юу? Таны хэлдгээр идэвхтэй ашиглаж чадж байгаа юу гэдгээ харгалзах харах хэрэгтэй гэж ингэж ярьдаг те. Тэгэхээр Монголын асуудлыг хүндснэх одоо манайхны донд аль нэг улс төрийн хүчнийг, аль нэг намыг, аль нэг улс төрчийг за энэ нөхөр бол юу манайхыг ишхаб хийчихгүй юм байгаа ингэж одоо хэлдэг. Одоо тэр нь баг улс төрийн PR-ийн хэрэгсэл болсон нэг юм харамсалтай дүр зураг. Гадаад бодлогын сэдвийг улс төржүүлээд. Энэ бол одоо зарим нэг тодорхой улс орнуудын гаргасан маш том алдаа бол одоо сургамжууд байгаа. Гадаад бодлогын сэдвийг улс төржүүлж байгаа нь эргээд өөрөө их хэмжиг зүйл рүү хөтэлдэг. Тэгвэл манайх ер нь сүүлийн 2004 онд ажиллагчаар хэлсэн. За өмнөх дугаарт бүгд найрамдах хятад улс элчин сайд байсан захилгаангүй орсон. 2001 он хүртэл хятад элчин сайд байсан юм байна. Тэгээ намайг элчин сайд багт л ишхаб дэлс тэр нэг нөө ишхаб байгуулагдж байгаа үе болж таарч байгаа. 2001 он хүртэл. Шанхай хамтын ажиллагааны байгууллагт элс гэж тэр үед л ярьж исэн. Одоо ч ярьж байгаа. Тэгэл бид нар бол туулаад даваал гарна. Манай байр суурь бол хизээч элсий гэдэг талдаа байгаагүй гэж. Яг өөрийнх нь одоо тэр 2001 оны анхнаасаа баримталж ирсэн байр суурийг л хэлж байгаа шиг байна. За ер нь өнгөрсөн 20 жил. За яг байгууллага улс төлөвснөөс хойш 23 жилийн хугацаанд манай байр суурь ямар байна? Би яг зүгээр өмнөх ерөнхийлөгч бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагт статусаа ахиулна гэдэг нэг тийм мэдээлэл дотооддоо хийснийг бол санаж байна. Бусдаар ямар байсан бэ? Ер нь та бас хэллээ. Манайх за манай бүх шинжээч нар л ер нь судлаач нарын төвшөнд хэлдэг. За манай шийдвэр гаргагч нар ч хүртэл хэлдэг. Харьцангуй бид нар сүүлийн 20-30 жилд бол гадаад бодлогын хувьд бол маш нэгдмэл байсан гэж. Маш чигт байсан. Ямар ч улс төрийн хүчин засгийн эрхэнд гарсан гадаад бодлого яг өмнөхөө үргэлжлүүлээл ингээд залгам чанараа хадгалаад ингээд идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлээ явсан гэж. За ер нь бидний хувьд болохоор Шанхай хамтын ажиллагааны байгууллагт ажиглаад одоо нөгөө түрүү яг энэ дээр бол одоо манай нөгөө эдийн засгийн хөгжлийг одоо түлхүү тавьж байгаа байр суурь маань бол яг тод харагдаж байгаа. Үнэхээр бид нар эдийн засгийн хөгжлийг түлхүү тавьж байгаа болохоор одоохондоо бол магадгүй бид нарт ингээд ажиглаад энэ статус маань хангалттай юм шиг харагдаж байгаа. Энийг бол бас олон хүн тэгж харж байгаа болох ингэж хэлж байна. Зайлшгүй одоо бодит байдал магадгүй тэгж харуулж байгаа. Одоо бид нар Төв Азийн бусад нэг улсын нэгэн адилаар түрүүн та бит хоёроос яриандаа дурдсан магадгүй хоёр хөрштөөгөө ямар нэгэн түүхэн эсвэл газар зүйн маргаантай асуудал нийтээрээ байх юм бол бидний бас магадгүй нэг сонголт зайлшгүй сонголт болоод хэлвэжээ бид нар ингээд 20 элсний одоо ажиглагч болоод 20 жилийн хойд энэ жил золгохтой айл магадгүй нэг статус агцсан ч юм байхыг үгүйсэхгүй.
Гэтэл нөгөө эн чинь нөгөө бид нар гинт бас гаргадгүй шийдвэр байхгүй. Зайлшгүй манай одоо нөхцөл байдлаад байгаа бид нарт аль нь одоо бидний нөхцөл байдалд аль нь таатай байна, аль нь нийцэж байна. Манай улсын аюулгүй байдалтай оршин тогтнох үед тэгээ бид нар бас олон улсын нэр хүндэд одооны гадаад бодлого явж байгаа энэ орон зайд гээд ингээд бүх энийгээ тооцоол үе үеийн одоо төрийн тэргүүнээр болон улс төрийн хүчнүүдийн одоо тухайн үед илэрхийлж ирсэн байр суурь л одоо энэ үдийн болтол ингээд 20 жил одоо 20 хэдэн жил ч гэдэг ингээд явсан болов уу гэж ингэж би бодож байна. Тэгэхээр энэ бол зайлшгүй бид нар бас тэгээд одоо тэр өмнөх таны нэвтрүүлэгт орсон судлаач шинжээчдийн элчин сайд нарын хэлж байгаа шиг бид нар өстой 20 жил ингээл ирлээ гэдэг шиг. Тэгэхээр энэ бол бид нар үнэхэрийн бие тасан гадаад бодлого гоё явуулсаар л байна. Тэ? Энийг бас манай хоёр хөрш бүрэн хүндэтгэж ингэж явдсан байна. Манай 3 дахь хөршөөд хүртэл бидний нөхцөл байдлыг бүрэн сайн ойлгодог. Тийм болохоор ч гэсэн бид нарыг олон талтай ингээд бас идэвхтэй гадаад бодлого явуулахын талбарт бас дэмжиж ингээд бас олон салбарт идэвхтэй хамтран ажилласаар ирсэн болов уу гэж одоо ингэж хэлмээр байна. Тийм тэгэхээр ер нь бол манайх харьцангуй доктортой ажиллагчаар үлдээ гэдэг байр суурин дээр байгаа гэдэг. За мэдээж өнгөрсөн хугацаанд одоо нөгөө хоёлаа нэвтрүүлгийн дундуур ярьсан шиг шахалт хүсэл санал юу гэдэг тийм зүйлүүд бол байсан. Гэхдээ одоогийн байдлаар яг нэгээд тэгэхээр нэг амлалт өгсөн ч юм уу тийшээ илсгээж шулуутсан ч юм уу зүйл бол манай бодлогот байсангүй тийм үү. Тэгэхээр гадаад бодлого доктортой байгаа гэж байна. За ер нь та хоёр ярилцахтайсаа бол нэлээд төгссөн байна. Тэгэхээр сүүлийн асуулт товчхон нэг зүйлийг асууж. Шанхай хамтын ажиллагааны байгууллага та бас сая хэллээ. Одоо тэнд бид нар тэнд хөлийн маргаангүй одоо бус төрштэйг бид нар бол хятадтай 60-аад онд зөвлөлтөй одоо асуудалтай ч гэсэн тийм асуудалтай ч гэсэн бас тодорхой нутаг дэвсгэрээ өгсөн ч гэсэн одоо хилээ тохирцсон. Энэ бол манай бас нэг аюулгүй байдлын маш таатай орчнуудын нэг. Тэгэхээр анх бол нөгөө ихтгэлцлийг бэхжүүлэн хөлийн асуудлаа шийднэ гэж байгуулагдсан. Тэнд бол анхнаасаа манай шаардлага байгаагүй тийм үү. За Шанхай 5 болоход бол Шанхай хамтын ажиллагааны байгууллага болоход бол манайх руу чиглэсэн одоо саналууд юм уу орж ирж эхэлж гин гэсэн үг болох гээд байна шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэж байснараа эдгээр улс орнууд хил хязгаараа ч юм уу шийдвэрлэж чадсан тийм кейс тохиолдлууд байгаа юу? Одоо ягаад гэвэл Хятад одоо бид нар Төв Азийн зарим улсуудыг Хятад ингээд өрөндөө газраа өгцэн, тэгцэн, ингэцэн гэл нэг ийм асуудлууд байгаад байдаг. Тэгэхээр нөгөө нэг шахавд оруулж байгаад хил хөдлөх гэж гэдэг нэг ийм одоо сошиал медиа дээр ч юм тийм ойлголтууд яваад байна л да. Тэгэхээр үнэхээр тэр анх тавьсан хөлийн маргааны шийдвэрлэл нь ихтгэлцлийг бэхжүүлнэ гэдэг үндсэн зорилготой шахав хүрж байгаа юм. За яг нарийн тохироод одоо ингээд одоо жишээлбэл энэ бол яг Төв Азийн яг бодит ярих хэвээр кейс л дээ. Анх фокусчлсан орон зайн чигсэн юм чинь бид нар ярихаас өөр аргагүй. Тэгэхээр нөгөө Төв Азийн Ферганы хөндөө гэж нэг тийм сонирхолтой газар зүүн тогтоцбий. Ферганы хөндөөгээд 3 улсын ингээд газар нутаг тойроод ороод ирсэн юм нэг тойрог хэлбэртэй. Энэ Ферганы хөндөө жишээлбэл Кыргызстан, Тажикстан, Узбекистан энэ хавьд ер нь жоохон хөлийн маргаантай. Тэгээд одоо юу гэдгийг Тажик, Киргиз рүү хэлбигээд ороод ирсэн Узбекистаны тэр газар нутагтаар газрын зураг дээр бол их тод харагдана. Тэрнийг ороод ирсэн жоохон хэсэг дээр нь юунууд амьдардаг киргизүүд. За тэгээд нөгөө киргизийн ингээ ороод ирсэн дээр нь узбекүүд. Ингээд энэ нөгөө нэг аль альныхын байгаа газар нутаг дээр нөгөө улсынхын үндэсний цөөхөн гэх юм уу нөгөө улс нь ингээд амьдраад эхлэхээр газар нутгийн тэгээд хэрэгэд аваад үндэсний маргаан ингээд дэгдээд өнгөрсөн жил тэгж ярих юм бол энэ маргаан тав дээр өнгөрсөн жилийн үйл явдал тав дээр баг хариулт болцсон. Яг тодорхой бол шидэж чадаагүй юм байна л гэдгийг яг Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болж ихын өмнөх нь л одоо хоёр улсын Төв Азийн хоёр улсын хооронд маш том одоо бас мөргөлдөөн болоод тодорхой хэмжээнд бас ингээл явж исэн шүү дээ. Тэгэхээр энэ асуудал маань яах вэ гэхээр өнөөдөр байж л байна. Тийм. Тэгэхээр энд ихэд хоёр хооронд асуудалтай хэвээрээ л байна. Тэгэхэд энд орсон ороод ч асуудлаа. Тэгэхээр яах вэ гэхээр энэ юу бид нар нөгөө хит аймаар ингээд бүр нарийн ингээд нөгөө шийдвэрийг ингээд бүр яг таг гаргадаг. Бүр яг ингээд шийдээд ингээд явдаг. Ийм бас байгууллага гэж ингээд аюу хатуу тогтцсон форматын үүднээс битээ хараасаа. Зөвхөн яриа хэлцээний нөгөө нэг зөвлөлдөх механизм, засгийн газар хоорондын зөвлөлдөх механизм гэдэг үүднээсээ нэг ерөнхийдөө бас нэг хараад үзээрэй. Ер нь харж ия гэсэн нэг тийм л үнцэг байгаа. Гэхдээ яг л би одоо бас нөгөө хэрвээ үгээ төгсөх болж байгаа бол бид нар үнэхээр судлах хэрэгтэй. Судалгаа бол бас маш тутмаг байна. Бид яагаад гэвэл энэ чинь өөрөө бол зөвхөн бид нар одоо энэ байгууллага судлаад авах нь бас нэг өөр асуудал байна.
За энэ байгууллагаа дагаад одоо нөгөө байгууллагын геополитикийн орчин юу болж байна? Энд одоо шахав та хэлж чинь хаашгаа хөгжих гэж байна гэд. Магадгүй би таны асуултанд бүрэн дүүрэн хариулж чадахгүй өнөөдөр сууж байна. Энд чи яах вэ гэхээр бид нар нөгөө л бид нар судалгаа хэрэгтэй байна. Шахав маань цаашдаа яах нөгөө нэг олон баримтчгийн бид нар нэг бүрчлэн судлах хэрэгтэй. Олон улсын эргэцүүн чиглэлд мэрэгшсэн хүмүүс маань сайн судлах хэрэгтэй. Адгийн наацх нь юугаа бодож байна вэ? Нэг санал байна уу гэхээр хэрвээ одоо нэг оролцох асуудал ингээл энэ бол анхныхын ч биш, эцсийнхэн ч биш. Бид нэр шахаж байгаа ч гэнэ, санал тавьж байгаа ч гэнэ. Цаашдаа ч гэсэн ийм асуудал бид нар орсоор л байна. Тэгэхээр за асуудлыг нэг талдаа шийдлээ гэхэд ер нь нэг орчоод ороод гардаг тийм бас боломж байдгүй ч гэдэг юм уу те. Ингээл харж явах хэрэгтэй. Одоо жишээлбэл бид нар Узбекистаны мэднэ. Хамтаа аюулгүй байдлын гэрээний байгууллагатай газны гарлуудаа тий. Тэгээ ингээ гих мэдчлээ ингээд ийм боломж бололцоог бас тухайн байгууллага олгодгүй одоо юундаа юуг заасан байдгийг нэг ороод болчдөг юм уу тий нэг бүр ирэхт гişүн болоод тэгэл тэр чигтээ мөнхийн бүр ирэхт гişүнөөч гэдэг юм уу яг хөө энэ зүгээр кейс болгож байгаа боловч бид нар ингээл бүх төвшөндөө судалж явах хэрэгтэй байхгүй одоо бид нар одоо 2017-18 онд бас нэг тийм аюу сонирхолтой баримтчиг бол баталж ирсэн. Наримчгийн дарга нарын газраас Бээжин төвт юу гэвэл тухайн жилдээ Шахабын бүрийн эрхт гишүүн орнуудын зүгээс ажиглагч гишүүн орнуудтай хамтан ажиллагааг хэрхэн хамтран ажиллах тухай замын зургал. Нэгс нь Шахаб ажиглагч улсуудтайгаа яаж хамтран ажиллах чиглэлд нэг замын зургал гаргаж ирсэн. Тэгээ одоо тухайн үед бас бид нар тэрийг аюу сайн ингээл бид нар бол ингээл ийм замын зураг батлагдлаа гэх яг явж ил байсан. Гэтэ энийг бол бас шир гарах төвшин төшрөө илүү тод судлаад те ингээд яваа тухайн үед бид нар бас тэр хүрээнд нь бид нар ажиглагчийнхаа нөгөө статусыг идэвхтэй ашиглаад бас ямар юг урагшлуулж болох байсан бэ гэл ингээл эргээ харах жишээ тий те ингээд Шахаб ч өөрөө бас эн чинь нөгөө та юу бит хоёрын ярьж байгаа шиг амьд байгууллага динамик байгууллага ингээ хурдцтай бас ингээ маш ингээд олон улсын нөхцөл байдал өнөөдөр маргааш нөгөөдрийг болгон таамаглах аргагүй байна гэд бид нар яриад байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан энийг дагаал бас ингээл хөгжиж байгаа, үйл явц нь урагшилж байгаа, хөдөлж байгаа ийм л байгууллага. Тэгэхээр бол байнгын энэ бол бид нар бол нээлттэй байна, судалгаа хийх юм орчин байна. Бид нар судлаачид бид нар ч гэсэн энд өөрсдийнхөө юуг хувь нэмрээ оруулаад судалж тэгээд сэтгүүлчид та бүхэн хүртэл бас ингэж хилцүүлэг өрнүүлж энэ юу бол ингээл цаашдаа бол үргэлжлсээр л байх ойлгомжтой гэж ингэж бодчих. За ямар ч байсан одоо өнөө мөндгүй ойрын жилүүд гэдэг юм уу 1-2 жилдээ илсэхэд манай судалгаа их дутуу байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд бас болсон гэж харахад бас одоо судалгаанаас эхлээд хүнд мэдээж өөр бусад одоо эрэг сүрэг одоо юм болгон чи эрэг сүрэг харьцааны талтай шалтгаанууд байна гэж ингэж харах гэдэг юм тий. За нэг маш чухал нэг асуудлыг орхисон байна хоёлаа. Одоо тэрийг асуучих. Манай одоо хүчин төгөлдөр байгаа үндсэн хууль гадаад бодлогын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Шахаб дийлсэх нь харьш болох уу? Би яагаад энийг асуугаад байна гэхээр бид нар эвсэлтэд нэгдэхгүй байх бодлоготой. Эвсэлт үл тэгээд цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байх бодлоготой. Шахаб бол цэргийн эвсэл холбоо биш хэдийн хуулиа ярьцсан. НАТО биш шүү дээ. Одоо бүрэлдэхүүн. Тэгэхээр манай гадаад бодлогын ерөнхий үзэл баримтлалд харьшлах ямар нэгэн өөр заалт ч юм уу байгаа вэ? Би бол байхгүй гэж харж байна. Эргэцүү хувьд бол байхгүй. Эргэцүү хувьд бол байхгүй. Эргэцүү хувьд бол би байхгүй болов гэж харж байна. Ягаад гэвэл Шахаб нэгд өөрөө энэ байгууллага чи өөрийгөө тодорхойлоод байна шүү дээ. Бид нар цэргийн эвсэл холбоо биш ээ гэх. Тэ? НАТО бол ойлгомжтой. Энэ бол өөрөө угаасаа байгууллага ямар вэ гэдгийг нь ойлгомжтой. Бас одоо магадгүй одоо хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагыг энэ тохиолдолд бас арай өөр байгууллага хөндөгдөх байх тийм ингээд явах байх. Тэгээ магадгүй аюул энэ тал дээр нөгөө нэг талд нь байдаг. Одоо жишээлбэл судлаач шинжээчдэг Монголын нийгмийг ч гэсэн хоёр хуваагаад үзье л та бит хоёр. Нэг хэсэг нь илсэж байгаа. Нөгөө хэсэг нь одоо энд ингээ хангалттай байж л шүү дээ ингээ ажиллаад байж гэх. Ингээд яах юм бол магадгүй бас бид нар гадаад аюулгүй байдлынхаа үзэл баримталж байна. Ингээ бодлогын баримтчигт бас бид нар тусгасан байгаа шүү дээ. Юу гэвэл бүс нутагт одоо доктортой байдлыг бэхжүүлэх чиглэл тохиолдолд хамтын ажиллагааны механизмуудыг дэмжиж оролцсон ч үл үүдэгт оролцсон ч илүү бас манай бодлогын баримтчигт тусгасан залтууд бий. Ингээ бодох юм бол наадах чинь бас л хэн аль өнцгөөс нь харах вэ? Нөгөө судлаач өнцгөө харах өнцгөө хаана байрлуулж тавиад харж ийнэ гэдгээс л бас шалтгааллах юм асуудал байна. Сая хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага дурдаг тар санаанд орлоо л доо гадаад үйлдэл ташлах уу уулын нэвтрүүлгийн өмнө бодож систем мартсан байсан. Тэгээд хамтын аюулгүй байдлын гэрээний одоо биднэрт бас нэг ташаа юм байгаа нь Шахабыг одоо хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Евразийн эдийн засгийн холбоо гэдэг бүгдийг нэг цуул гэж хараад байх шиг байна тийм үү? Одоо бид нар Шахаб дэсчгэл юм бол хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага бол асуудалтай. Бид нар нөгөө Казахстанд болсон үйл явдлаар тэр үед гэрээний байгууллагын цэрэг орж исэн шүү дээ. Орос голдуу цэргүүд жишээ нь орж исэн. Тэгэхээр нөгөө Евразийн эдийн засгийн холбоо бид нар бол нэг цуул биш бүгд тустай явж байгаа институтууд. Нарийн ярил манай хоёр хөрш Орос Хятад хоёр ч гэсэн тустай ашиг сонирхолтой гэдгийг бас ойлгох хэрэгтэй баг тийм.
Тийм энэ дээр тэгээ ярих юм бол яг хуу та бүхэн сая зөвхөн аюулгүй байдал руу чиглэсэн байгууллагуудыг төлөвлөгөө ярьчлаа. Гэтэл нөө Евразийн эдийн засгийн бүс ба замын асуудлыг хүртэл бас хөндөж болно шүү дээ. Гэтэл бүс ба зам дээр анх бол бас энтгийг орохдоо ерөнхийдөө бас шхабын энэ форматын хүрээнд бүс ба замын асуудлыг төдийлөн хөндөхгүй гэдэг л үтэй тусдаа гэдэг. Тийм. Тэгээ орчихсон. Гэвч одоо зарим тохиолдолд ингээл энэ холдох маягтай ингээл явж лээ тий. Тэгэхээр энэ өөрөө энэ нөгөө бүс нутгийн олон улсын байгууллага интеграцуудын үйл ажиллагаа бас их тийм юу байна л да. Энэ олон улсын байдлыг хараа, олон улсын нөхцөл байдал нөгөө энэ өрнөж байгаа байдлыг хараад маш их тийм хувьсан өөрчлөгдөх гэх юм уу? Айгуу тийм уян хатан зохицуултад бас орж ийн гэж ингэж харж байна. За баярлалаа танд. За баярлалаа. Манай гадаад удирдлагын нэвтрүүлгийнхэнд хэлсэн. Гадаад удирдлага аюулгүй байдлыг их олон жил яригдж байгаа. Зарим талаараа үлэг болсон ч гэдэг бах. Зарим талаараа манай бол одоо мөнхийн асуудлуудыг нэгж болж одоо хувирж байгаа шүү. Энэ асуудлаар өөрийнхөө мэдлэг мэдээлэлээс олж танд баярлалаа. Таны судалгааны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүргэлээ. Эх 7 хоногт энэ цагтаа эргээд уулзъя.